Сайн байцгаана уу? Өдрийн мэнд хүргэе. Eco Room ярилцлага эхэлж байна. За, энэ удаа бид нэр Smart Quality компани оффист хүрэлцэн ирлээ. За, юуны өмнө нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа алдаршуулъя. За, Японы чанарыг Монголд, Камеда Монголиа, мөн бизнес бол хамтрах урлаг, Remax Art, задлаад, найруулад, шууд Мелодиан Монголиа. За, энэ удаагийн ярилцлагын зочин бол Монголын мэдээллийн технологийн чанарын мэргэжлийн холбоо төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Эрдэнэ Нолд гэж хүн байгаа. За танд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За өөрийг чинь зорж ирсэн зорилго бол ер нь тодорхой. За одоо ер нь бид нэр энэ технологийн эрен үед амьдарч байна. Тэгээд технологи гэдгээ зарим хүмүүс ойлгодоггүй, хэрэгжилж чаддаггүй. Тэгээд нийгэм угаасаа хүн төрөлхтөн янз янзын давхар бүсэд амьдарч байгаа учраас мэдээлэл тэр ойрхон байна, хол байна гэдгээс шалтгаалаад амьдралын хэм маяг хүртэл өөр байгаа. Тэгэхээр тэдгээр хүмүүстэй бас мэдээллийн технологийн талаар ер нь тодорхой ойлголт өгье. За ер нь Монголд энэ салбар хэр хөгжиж байгаа юм. Жишээ нь танай компанийн хувьд болон энэ төрийн бус байгууллагын холбооны хувьд ажлын чиг үүрэг бас яаж явагдаж байна гэдгийг сонирхъя гэж бодлоо л да. За эхний асуулт. Мэдээллийн технологи гэж ер нь яг юу юм бэ гэдгийг нэг ойлголтыг өгөөд хоёлаа ярилцлага эхлүүлье. За, мэдээллийн технологи гэхээр ер нь их өргөн агуулгатай байх ёстой. Зүгээр манай Монголд бол яг өмнө нь бол нөгөө IT гэж ярьсаар ярьсан. Тэгээ IT гэхээр л компьютертэй холбож хэлэн ойлгодог болсон. Гэхдээ одоо яг би тэд чинь нөгөө яг хариуцсан салбарын яамтай болцсон. Тэгээ тэрийгээ дагаа хэд хэдэн бас хуультай болцсон. Тэгэхээр яг албан ёсоор болвол бид нар мэдээллийн технологи гэдгийг мэдээлэл гэж ойлгох ёстой. Тэрийгээ бид нар кибер аюулгүй байдлын тухай хууль, мэдээллийн ил тод байдлын тухай хуулиараа мэдээлэл бол кибер аюулгүй байдал юм. За мэдээллийг тойрсон мэдээллийн технологи гэсэн тодорхойлтуудыг тэр хуулиудаараа гаргаад тавьчихсан байна. Тэгэхээр хамгийн энгийнээр бол мэдээллийн технологи гэдэг юм нь ямарваа нэгэн мэдээллийг боловсруулж байгаа, хадгалж байгаа, дамжуулж байгаа энэ бүх процессд оролцож байгаа тэр дэд үтцийг нийтээр нь технологиг тэр чигээр нь ерөөсөө мэдээллийн технологи гэж ойлгож болох юм. Мэдээллийн технологиор яг нэг хичээл мичээлүүд дээр бол програм хангамж, техник хангамж, сүлжээ гэл ер нь салгаад ороод ирдэг. Тэгэхээр эдгээр ерөнхийдөө нийтдээ л мэдээллийн технологи гэж ойлгож ерөнхийдөө бол болно. Гэхдээ одоо сүүлийн их сургуулиудын хичээлийн индексүүдээр энэ мэдээллийн технологи их олон чиглэл дэд салбараар нь ангилаад ордог болцсон болохоор одоо бол харьцангуй гайгүй болцсон байгаа. Яг хөдөө орон нутагт бол ойлголт 10 жилийн өмнөхөр 20 жилийн өмнөхөр энэ хэвээр байгаад байгаа. За одоо ингээд Улаанбаатар хот шиг энэ хүн амын төвлөрөл ихтэй ийм хотуудад энд оршин сууж байгаа иргэд ер нь мэдээллийн технологиос ангид амьдрах боломж нь байна уу? Үгүй байхгүй штэ. Одоо дэлхийн ертөнц чи өөрөө нөгөө ингээд ажилтрын хувьсгал гэл ингээл яриад явж байгаа. Тэгээ нэгдүгээр хувьсгал, хоёрдугаар хувьсгал, гуравдугаар хувьсгал ерөөсөө бүхэл зүйлд нь технологи гэдэг ойлголт явж байсан. Тэгээд одоо бидний амьдарч ажиллаж байгаа энэ эрдэнэ чи өөр мэдээллийн технологи эрен багхгүй. Ажилтрын хувьсгал гэдэг юм чинь мэдээллийн технологи гэдгээс 100% хамааралтай. Энэ дээр суйрлагдаж гарч ирж байгаа зүйл. Одоо тэгээ дөрөвдүгээр хувьсгал гэж явах гэж байна. Нөгөө хиймэл оюун, автоматжуулалт, робот гэл. Тэгэхээр энэ бүхэн чинь бүгдээрээ л мэдээллийн технологиос ерөөсөө 100% хамааралтай. За дээрэс нь энэ нөгөө аж ахуй нэгж байгууллагууд, хувь хүн ерөөсөө бүх юм өдөртмийн амьдрал, ажил бүх зүйл ерөөсөө мэдээлэл технологиос хамааралтай болсон. Одоо жишээ нь одоо гар утсыг маш сайн хэрэглэдэг аав ээжүүд байна тий. Одоо нийгмийн хамаарал өөр байсан үед хүмүүжсэн мөртлөө одоо гар утсыг бүр маш сайн эзэмшсэн. Тэгэхээр энэ үн чинь өөрөө нарийн яриул мэдээллийн технологийн маш сайн хэрэглэгч мэдээллийн технологийн хүн гэж хэлж болохоор хэмжээнд болчиход байгаа байхгүй. Тэгэхээр мэдээллийн технологи гэдэг зүйлийг бид нар яг энэ эрен үед бол ерөөсөө салгаж явах ямар ч боломж байхгүй. За одоо хаврын үйлрэл болж энэ зүгээр хавар ингээд манайхан чинь ноолоор хурааж авдаг шүү дээ. Ноолоороо хурааж авчаад тэрийгэ худалдан борлуулчаад мөнгөөрөө хувьцаа авъя гэж бодсон ч гэсэн одоо хувьцааны үн ханшийн мэдээллийг авах хэрэгтэй. Тэрийгэ одоо мэдээллийн технологиос нь мэдээллүүд авах хэрэгтэй гэл ерөөсөө энэ бидний амьдралаас ерөөсөө ангид зүйл ерөөсөө биш байгаа юм тийм ээ. Тэгэхээр энийг бас манай үзэгчид сайн ойлгосоо гэж хүсэж байна. За тэгэхээр энэ Smart Quality гэдэг компани
хизээ анх байгуулваа энэ компанийг. Яг ямар чиг үүрэгтэй компани вэ? Одоо чинь аль нэгээр дагнах байх л та тийм ээ, мэдээллийн аюулгүй байдлыг хангах юм уу, эсвэл яг мэдээллийг боловсруулах юм уу, эсвэл тэр дата мэдээллийг хадгалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм уу гэдэг. Яг Smart Quality компаниг бол 21 онд анх үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулсан зорилго бол их энгийн, илүү нөгөө бизнес хий гэхээсээ илүү нэг хараа нэг том амбицтайгаар байгуулж ирсэн. За тэр нь юу гэхээр яг миний өмнөх ажиллаж исэн би банк санхүүгийн байгууллагт олон жил ажилласан. Тэгээ яг ажиллаж байгаа хугацаанд нэг 60 70 80-аад орчим хүнийг хариуцаж удирдах ажилладаг байсан. Яг энэ олон хүмүүс юу хийдэг байсан бэ гэхээр програм хангамжийн, мэдээллийн технологийн чанарын стандартыг хангуулж яавал илүү хэрэглэгчдэд ээлтэй байх юм, яавал илүү аюулгүй байх юм гэдэг дээр анхаарал тавьж, хяналт тавьж ажилладаг ийм баг байсан. Тэгээ яг энэ хувийн хвшилд би олон жил ажиллаа сүүлдээ жоохон ерөн нөгөө гадуурхын зах зээл дээр байгаа бүтээгдэхүүнүүд асуудал ихтэй байна шүү дээ гэдэг байдлаар анхын байгууллагыг энэ компанийг үүсгэн байгууллаа. Тэгээд энэ компанийн үндсэн нөгөө бүтээгдэхүүнийг бол Монголын зах зээл дээр байгаа энэ компаниудын үйлчлэгээ үзүүлж байгаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа энэ бүтээгдэхүүнүүдийнх нь чанарыг л дэвшлүүлчихье. Чанартай байж аж үнэлгээ нь дэвшлэнэ. Үнэлгээ нэмэгдчихэж бидний энэ Монголын мэдээллийн технологийн салбар хөгжинэ гэдэг ийм ерөнхий нэг ийм ойлголтоор л энэ компаниг байгуулж ирсэн. Тэгээд яг бид тэгэд Бээжинд, Америкт офстой, Монголд офстой гэж явдаг. Яг одоогийн байдлаар бол манай зарим хүмүүс Америкаас ажиллаж байгаа. Тинчээ нөгөө үнэлгээний ойлголт нь тийсвэр Монголоос. Яг бизнес гэдэг ойлголтыг бол би тэндээс харж байгаа. За Монголд бол бизнес гэж ойлгоход хэцүү. Яг тэр эн чинь илүү нөгөө сайн сайхны шинжтэй ажил болчиход байгаа. Яг миний өгсөд байгаа юм ч гэсэн илүү нөгөө ашиг орлого гэхээсээ илүү чанарын дэвшлүүлчий, хөндлөнгөөс нь хараад нэг хувьч гэсэн дэвшлүүлчий гэдэг хандлагаар хандаад байгаа учраас бас миний нөгөө хувь хүний юунд бас бизнес нь таарахгүй байгаа. Тэгэхээр Монголд бол бизнес гэж ярихгүй явж байна. Зөв. Тэгээ одоо танай компаниас чинь олон улсад бүтээгдэхүүн үйлчлэгийг гаргаж байгаа тийм зүйл байна уу? Тэрийг хүлээж авч байна уу? Чанарын төвшөнд одоо олон улсын тэр стандартад хэр нийцж байна? Ер нь манай бусад энэ салбарын компаниудын бүтээгдэхүүнд. Яг салбарын яг Монголын гэх юм бол хэцүү. Ерөн зүгээр ингээд олон улсын жишгээр харах юм бол бүгд стандарт мөрждөг. Байгууллагын хэмжээнд ч мөрддөг, бүтээгдэхүүнийн хэмжээнд ч мөрддөг. За энийгээ тавьж байгаа нөгөө захиалагч, хэрэглэгчд нь эднийхэн дагуу нөгөө шаардлага тавьж баталгаажуулж авах энэ соёл нь угаасаа тогтцсон байдаг. За яг Монголд бол арай жоохон дутмаг. Манай монголчууд ч ер нь бол нэг тийм хянуулах, шаардуулах дургу юм. Тийм нэг тийм суур хандлагатай хүмүүс. Тэгээ энийгээ дагаад тэр стандарт ярихаар дүрм журам чанар яриад ирэхлээр жоохон хэцүү байдаг. Гэхдээ ер нь бол одоо томоохон байгууллагууд бүгд л ийм чанар стандартаа яриад эхэлсэн. Одоо тэр аюулгүй байдлын 27-ны холбоотой яамнаас гаргадаг журмын дагуу бүх шаардлагуудаа биелүүлээд явж байгаа хүмүүс байна. Гэхдээ яг нөгөө хэр төвшөнд ингээ биелэгдээд явж байна гэдэг нь бас нэг өөр яриа бол. Тийм. Тэгээ яг хуу зарим нэгэн тохиолдлоор нэг суурин дэвсэгдэж л байгаа хэл. Одоо нэг ISO энэ гэдэг чанарын удирдлагын төвшний нэг стандарт энэ тогтоогдоод байгууллагууд аягүй хамрагддаг болчихлоо шүү дээ. Сонголтод хамрагдаад тэр чанарын одоо сертификатыг авч байна. За тэгвэл танай компани хамгийн анхны бүтээгдэхүүн юу вэ? Бидний бүтээгдэхүүн бол яг бид хэд надтай өмнө хамтарч ажиллаж байсан нэг 5 6 залуучууд надтай хамт ажиллаж эхэлсэн. Тэр бидний хийж чадах юм юу байсан бэ гэхээр програм хангамжаа барьж авсан. Програм хангамжийн алдааг багасгах. Алдаа багасгахаа хэрээр мэдээж нөгөө гарах зардал багасна. За гарах зардал багасгахаас гадна нөгөө эцсийн хэрэглэгчдийн нөгөө сэтгэл ханамж дэвшлэх ёстой. Тэгэхээр энэ дээр нь бид нэр яг л одоо яриад байгаа хяналт чанарын шинжилгээ гэдэг юм ал барьж явж байгаа. За яг нь ерөн зүгээр зориулсан бүтээгдэхүүн програм хангамжийн ийм дагнсан энэ бүтээгдэхүүн бол гаргахаар зориод одоо 5 дахь жилдээ явж байна. Энэ бол тийм бас амар юм биш байна. Одоо яг тэр нөгөө олон улсад яг ийм чанараар дагнсан
бэлэн бүтээгдэхүүнүүд маш олон байдаг. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүдийг давж гарч ингэж бүтээгдэхүүн гэдэг нь маш их зардал, маш их хүч хөдөлмөр цаг хугацаа зарцуулаад явж байна. Гэхдээ сансныг бодвол бас гайгүй явж байгаа. За үйлчлэгээний хувьд бол хяналтаа тавьж өгдөг, зөвлөх үйлчлэгээ өгдөг. За илүү нөгөө бараан хангамжийн асуудлыг автоматжуулж өгдөг ийм үйлчлэгээр их нийтэн жил явсан. Тэгээ түрүүн бас ярианд дурдгдлаа л да. Одоо Монголд бол яг бизнес гэдээ үзэхэд бас жоохон асуудалтай байгаа шүү дээ, тий. За одоо Америкийн нэг бүтээгдэхүүн, Монголын нэг бүтээгдэхүүн эсвэл тэнд Америкийн компани үйлчлэгээ, Монголын компани үйлчлэгээ байлаа гэхэд одоо үнийн хувьд бол асар их зөрүүтэй байгаад. Гэхдээ дотоодын компани гадныхыг сонгохоор байна уу, Монголыг сонгохоор байна уу? Одоо мэдээ чанар стандарт дэвшлээд адилхан түвшинд хүрсэн байна гэж харъя л та, тий. Тэгвэл за бас хэцүү дээ. За яг үнэлгээний хувьд бол за Америкт жишээ нь цагийн үнэлгээ нь $70 байлаа гэж бодъё. За тэрийг одоо бидний зүгээр манай компани санал болдог үнийг зүгээр доллар чилжүүлээ харахаар $14 л болж байгаа. За урагшаа чиглэлтэй зүүн Аз руу бас айгүй яг энэ чанар дагсан үйлчлэгээ байдаг. За энэ үйлчлэгээнүүдийн болохоор нэг $45 орчим болж байгаа. За зүгээр үнийн хувьд ингээ харьцуулахаар Монголд бол үнэлгээ маш бага байгаа. Яг гэхдээ яг энэ чиглэлээр явж байгаа компани Монгол цөөхөн л байна л да. Цөөхөн ч гэж ерөн байхгүй байна. Манайх ерөн анхны компани байсан. Одоо ICT Group дээр нэг компани байгаа. Гэхдээ яг нөгөө зах зээл рүүгээ гарч үйлчлэгээ үзүүлж байгаа эсэхийг бас сайн мэдэхгүй байна. Тэгээ миний мэдгээр бол энэ хоёр компани л байна. За сонголтын хувьд бол түрүүнд хэлсэн нэг манай монголчууд Монгол үйлдвэрлэл хөгжүүлэлт хийж байгаа нөхдөөд манай өөрсдөө ерөн дургу. Ерөн ийм чанарын хяналтын хөндлөнгийн шинжилгээ хийх ерөн дургу. Бид чинь нөгөө алтаанаасаа суралцсан гэдэг нэг айхтар соёлтой. Ядч нэг гаднаас аудит оруулна гэхээр үгүй дотроос л аудит оруулж игээд гихмэчлэн байгаад. Тэгэхээр ерөн нэг тийм гаднаас тийм яг энийг нөгөө илүү нөгөө хянах гад байна гэдэг талаас нь хараад байгаад байгаа нэгт. Хоёр дээрээс нөгөө өөрсдөө шалгах ёстой юм дээр илүү зардал гаргана гэж бас хараад байгаа. Тэр яг нөгөө дөнгөж хөгжихгүй ядж байгаа энэ орчинд бол бас тэр нэг буруутгах юм биш л дээ. За тэгвэл ер нь энэ чанар стандартад нэлээд санаа зовниж явдаг. Тэгээд энийг анханасаа зорилгоо болгоцсон байсан учраас энэ мэдээллийн технологийн чанарын мэргэжлийн холбоо гэж энэ төрлийн бас байгууллагыг байгуулсан гэж ойлгож болох уу? Яг зөв. Яг түрүүнд нэг хальт хэлсэн. Миний нөгөө хувь хүний хандлага нэг тийм ашиг гэхээсээ илүү нэг тийм нэг ерөнхийн бодоод байгаа. Тэрийг нь манай нөгөө Smart Quality-гийн захирал залуу надад их байнга хэлдэг. Та хүн ашиг олох гээд ажил хийх гээд байгаа та болохоор үнгүү хилээд өгчий, үнгүү яачи зүгээр дараа нь ингээ болно гэд байна. Энийгээ болоо та ерөөсөө тэр үнгүү тэр нэг ашигын бусаар ажилдаг юм руугаа чиглээ гэд ерөн бол намайг их олоодаа тэгж захиж хэлээ. Тэгээ яг ер нь тэр нь зөв юм байна. Тэгээ ер нь ингээ хараад тахаар Монголд яг нөгөө мэрэгжлийн энэ хяналтын үйлчлэгээ аудит хийдэг, зөвлөгөө өгдөг маш олон мэрэгжлийн компаниуд байгаа. Тэгээд одоогор нэг 17-8 компани ноттай. За тэрэнд нь яг стандарт хэмжилсэн газраас одоо сайдын зөвлөгч гэдэг юм уу. За тэгээд кибер аюулгүй байдлын газраас ч гэдэг юм уу. Яг энэ нөгөө зохицуултын шинжтэй байгууллагуудаас энэ төр манай холбоонд байдаг. Тэгээд яг нөгөө мэрэгжлийн хүмүүс нь нийлээд миний нөгөө Smart Quality гэдэг компани дээр хийх гээ яваад байгаа энэ чанарын хяналт шаардлагыг хөндлөнгийн зүгээс хараа тусаар яаж хийж ёстой юм. Тэр нь яаж ашигын бусаар ингэж хөгжилтөд нөлөөлөх ёстой гэдэг. Ийм зөв философитер яг хувь хүний тоо оруулах юм бол 25-6 хүний гишүүнчлэлтэй. Тэгээд ийм нөхдүүд нийлчихэд ийм холбоо байгуул. Ерөн удаагүй л 24 онд байгуулагдчихад тэгээд одоо үйл ажиллагаа эрхлээд явж байна. Наа нэг хэд хэдэн зүйл жишээ дурдъя л да. За одоо чинь хаан банк ингээд төрөөс мөнгө тараах үйл ажиллагаанд оролцоод ирэхээр банк ингээд гацдаг. Сая сүүлд бас баримтаас нэг 2-3 өдөр ингээд гацаад нэг 2 пост ингээд тавиад хөлцөл өчлөө. Гэтэл одоо жишээ нь мэдээллийн технологийн салбарыг айгүй өндөр хэмжээнд үнэлдэг, энийг одоо бүхий л байгууллагуудын нэг системүүд хэрэгжүүлдэг, хяналтаа тавьдаг ийм улс орнууд бол эн чинь үндэсний хэмжээний тэнд одоо бараг л Монгол улсын иргэн бүрийн дата мэдээлэл байж байгаа шүү дээ. Тэр ингээд үйл ажиллагааны гацалтанд ороод тэнд юу болж байгааг нь мэддэхгүй юм байхад бусад улс орнд байсан бол бүү юм болох байх.
Манайд бол тэгээд нэг Facebook пэйж дээр нэг 2 пост тавиал, доор нэг хэдэн хүмүүс комент бичээл, эсэргүүцтэй илэрхийлээл нэг ингээд өнгөрөөд байна. Тэгэхээр мэдээллийн аюулгүй байдал гэдэг манай Монгол улсын хэмжээнд ер нь хэр төвшөнд байгаа юм болоо. Ийм зүйлс ингээ гараад байх ёстой юм уу? Цаашдаа энийг одоо засалруулахад ямар ажил хийх ёстой юм болоо? За энэ бас айгүй хэцүү ойлголтоо. Яг хоо дахиад нөгөө Монголд яаж байгаа юм, олон улсад яаж байгаа юм гэдэг нөгөө бас л нөгөө соёлын ялгаа. Саяхан би нөгөө кибер аюулгүй байдлын үндэсний зөвлөлөг гэж байдаг Монгол улсын. Энэ зөвлөлийг хариуцж явж байгаа нэг ах хөөтэй бас хойшлоор хэд үгс солилцоод авсан. Тэр нь юу вэ гэхээр Монголд болохоор одоо жишээлбэл манай ээж ч байт юм уу те. Миний регистрийн дугаарыг өөр хүн мэдлээ яг яах юм гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө манай хуулиараа нууц мэдээлэл, эмзэг мэдээлэл ингээ маш олон төрлөөр ингээд хуульчилсан байгаа мэдээллүүдийг бусдад алдлаа гэж би яг яах Эрдэнэ олд бэлэг Дэмбэрлийн Эрдэнэ олд гэдэг энэ овог нэрийг регистрийн дугаартаа, улсын дугаартаа алдлаа гэж надад яг ямар хор учрал байгаа. Энийг ойлгохгүй нь дийлэнх байгаа юм Монголд. Тэр нөгөө энэ нь өөрөө ямар хор оршигтай юм гэдгийг одоо бид нар ч нөгөө дандаа нөгөө л бодит жишээ гараал сенсац үүсч хийж л ингэж л эн чинь нэрээ чухал мэдээлэл байсан юм байна шүү гэж л ойлгож авчаад байгаа юм. Энэ жоохон хамгийн том асуудал байна. За бусдаар бол зүгээр улсаас хэрэгжүүлж байгаа энэ томоохон байгууллагуудын дотоод аюулгүй байдалд анхаарал хандуулж байгаа эдгээр бол хангалттай хэмжээнд байгаа. Мэдээллийн аюулгүй байдлыг нөгөө л технологиороо шийдэж байгаа. Тэгэхээр нөгөө олон улс төлөв зөвшөөрөгдсөн том технологиуд бүгд Монголд ороод ирсэн. Одоо сүлжээний аюулгүй байдал, дэд үтсийн аюулгүй байдал те. Одоо яг энэ мэдээллийг яаж хамгаалах юм бүх процесс дүрм журмын стандартаар нь бүгднийг ингээд оруулаад ирсэн хэрэгжүүлдэг учраас гайгүй. Гол нь зүгээр нөгөө мэдээлэл эзэмшиж байгаа, мэдээллийн эзэн гэж ойлгож байгаа тэд хүмүүс маань өөрсдөө эдэндээ анхаарал хандуулахгүй байна. Тэгэхээр л нөгөө энэ мэдээллийн аюулгүй байдлыг үүсд хамгаалах хэсэг нь хэцүү. Яг гоо дээрэс нь яг юу байгаа л та хэднэр бид нар нөгөө дүрм журам хуультайч гэсэн тэр хэрэгжүүлэлтийн процесс маш учир дутагдaltaй. Одоо юу гэдгийг за жишээ нь үндэсний телевиз дээр үүдэн дээр ингээл яваал ороход нөгөө дэвтэр дээр ингээл гарч байгаа хүмүүс ч овгоо хэл нэрээ хэл утасны дугаараа регистрийн дугаараа бич гэл ингээл бичүүлээд авч байгаа байхгүй. Тэгтэл тэр бичүүлээд авсан юм хараа хяналцтай хамгаалж байгаа юм байхгүй. Тэгэл орхиол явчихдаг. Ширээнээрээс нь очоо харин нөгөө дэвтрийн хин дуртай мангаа олгож үзэл мэдээлэл аваа байж байдаг. Имлгүүд бүр яг адилхан. Өөрөөсөө хувийн имлэг, улсын имлэг бүгд нь л орсохоор олонний дунд нь регистрийн дугаараа илгээл байж байдаг тийм. Дэлгүүр оршинд ороход бол карта ингээл уг нь бол нууц код шүү дээ карт. Код нь хэд үлээ гэл тэр лангууны цаанаас чангаар асуунд би энэ чангаар хэлхээс өөр аргагүй бол. Гэх мэтлэнгээр нөгөө мэдээлэл аюулгүй байх гэдгийг юм нууцлах ёстой шүү. Нууц гэдэг үг ерөөсөө эзэд нь өөрөө ойлгохгүй байгаа гэсэн бүх юм болоод. Яг хоо энэ дээр нэг зүгээр үзэгчдэд ойлгуулахад нэг жишээ авъя гэж бодвол хуучин таксфон гэж байдаг байсан шүү дээ тий. Одоо яг хоо зүгээр ганц нэг газар баг бэлгэдлийн шугамар л байгаа баг. Тэрийг нөхдөөд нэг карт авчаад хусаад карта хийгээд ингээд цэнэглээд ярьж байгаа хооронд ард нь нөхдөө тэрийг нь тогтоогоод дараа нь нэг ярихад дөөд нь хоосон болоод дууссан байдаг байсан шүү дээ. Ийм хүү тохиолдол нас их гардаг байсан. Ер нь бол мэдээллийн адна гэдэг энгийн нэг жишээ бол энийг тайлбарж болох бах тийм үү? Тийм болно шүү дээ. Одоо үгүй наадах чинь тэр кодыг зөвхөн өөрөө л мэдчих ёстой шүү дээ. Өөрөө л мэдчих ёстой. Мэдээлэл хэрэгэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр санхүүгийн чинь асуудал өөрийнх нь хувьд хэдээр авсан байх нь тэр алдагдал үдэж байна гэсэн үг шүү дээ. Тэгээ яг тэгэл тэр чинь уг нь тухайн үедээ л хамгаалдаг л байсан. Би ч гэсэн ардын зогсож байгаа бол цээжлээл ярьцдаг л байсан. 1000 төгрөгөөр 10 удаагийн ярих хэрэгтэй энэ төр байдаг л байсан. Тэгэл нэг алдаад үздсэн хүмүүс чинь дараа нь ингээл бүч зогсож байгаа бол арийнхаа хүмүүст харуулахгүй эсвэл арийнхаа хүний холд гэж байгаа л хийдэг л болцсон байдаг. Одоо яг тэрнтэй л адилхан байхгүй. Одоо ингээ технологи ингээ 3 сарын давтамжтай шинжлэхтэй тань хөгжигд байна. Тэгэхээр энийг яг бидний нөгөө энэ уламжлалт сэтгэлгээ хандлага гүйцэхгүй байгаа юм л тань соёл нь ингээ гүйцэж орж ирэхгүй байгаа. Тэгтэл аминдаа хамгаалаад байгаа. Одоо яаж л хаан банкны мөнгө алга болчлоо гэдэг хаан банкны онцгоотыг мэдэх ёстой гэдэг хүмүүс бүгд л мэддэг болчиход байна тийм. Гэтэ одоо зөвөр яаж вэ гэдэг юм дээр л нэг тийм соён гээгэрүүлэх талын ажлыг хиймээр санагдаад байна. Яг харьцангуйгаар манад үйл ажиллагаа болж байгаа аж ахуй нэгжүүд, бизнес эрхлэгчүүд, компаниуд бол мэдээллийн аюулгүй байдлаа тодорхой хэмжээнд хамгаалж чадаад байна тийм үү? А иргэдийн хувьд бол нийтээрээ нэг юм ойлголт соёл нэг
өөрийн чиглэлээр суугаагүй байна л да тий. Тэрийг одоо ингээ алдснаар эсвэл зүгээр нэг уцтаа за судалгаа авч байгаа маа таны овг нэр юм блэ. За регистрийн дугаа хэлээд гэдэг ингээд хэлэхэд зөв шууд хэлцдэг. Энэ нэргээд өөрт нь ямар ч тийм одоо юм алдсан юм шиг тийм мэдрэмж төрүүлдэг. Тэрийг ингээ хэлэх нь муухан баг надад ямар хэрэгтэй юм бэ гэж ярьдаг хүмүүс зөндөл байдаг л та. Тэгэхээр энд нэг тань мэдүүлэх, ойлголт өгөх. Эсвэл тэр хүн хохирж ийж энийг л ойлгодог л ийм зарчмаар яваад байгаа шүү дээ. Ер нь бол одоо л. Тийм харин яг тэгээд байна. Энэ бол бүр ялгаатай нь орон нутаг бол бүр илүү байгаа. Нодлон 24 онд манай цахим яамнаас санаачлахтайгаар 21 аймагаар цахим тэмшиг гэдэг аян болоод тойрсон. Тэндээс зүгээр ингээд аймагуудаар тойроод орон нутгуудаар хараа явж байхад орон нутгуудын ойлголт бол бүр яг зүгээр ямар хэрэгтэй яах юм цахим гэж юу юм технологи гэж ерөөсөө ойлгож байгаа. Бараг байхгүй шахав. Зүгээр ганц хэрглэж байгаа юм нь Facebook л байна. Facebook-ийн 5 6 аккаунттай ч хүмүүс байна. Тэгээ нөгөө зохицуулахаар оноос нь мэрэгчлэн очиод ингээд таниулга хийгээд сургалт хийж байгаа шин. Та нар ингээд Өмнө Говь аймаг хамгийн их Facebook хэрглэж байна. Нэг хүүхэд зөвхөн хүүхэд гэдгийг бид нар тогтоочж шин. Нэг хүүхэд ингээд 6 аккаунттай байна. Энэ нь ингээ ийм юм байж болохгүй маа гэл ингээл аминдаа ингээл сурталчлал хилээд яваад байх. Тэрийг юус ингээ ойлгож байгаа. Яг нөгөө арын нөгөө эрсдэлтэй юм ойлгож байгаа тал маш бага. Яг Улаанбаатар дархан Эрдэнэтэд бол арай гайгүй. Тэгэхээр энэ сошиалаас бас их хамаарч байна. Тэгээд ер нь яг засгийн газраас ингээл цахим шилжилт хийж ийн энэ гэл шатараатай ажлууд хийгээд байна л та тийм ээ. Тэгээд улсынхаа иргэдийг бүгдийн мэдээллийг датаг нэг дор цуглуулах гал e-Mongolia гэдэг нэг том платформ үүсгэжлээ. Тэнд одоо хүн бүрийн мэдээллүүд байж байгаа. Анх бас шинэ технологи нэвтрүүлж ийн гэл хүн бүрийн хурууны хээг аваад энд очиод хурууны хэгээр мэдээлэл авдаг байсан. Сүүлдээ бас электрон гарын үсэг шилжээл ах шиг нэг янз янзаар үзээл ах шиг нэг аль технологи нь яг биднэрт ингээд тохирохгүй юу гэж нэг технологийн хувьд нэг ингээд тэгэнц догонцоод нэг арга замаа олох гол аль талаас үзээд ах шиг. Тэгээд иргэддээ бас энэ төрлийн мэдээллийг түгээх нь зүг баг. За яг тэр бол яг энэ засгийн газрын хэмжээнд харьяа газрынх нь ажлууд баг тийм ээ. За тэгвэл түрүүн бас нэг дурддаад өнгөрлөө. Одоо энэ технологийн хурд гэж зүйлийг ер нь гүйцэж гинүү. Энэ их гүйцэхтэй айгүй хурдан. Одоо бид нар ч гэсэн ингээл камер техник технологи авлаа гэхэд чинь 2 жилийн дараа апдейт хийгдэл нөгөө өмнөх тоног төхөөрөмж маань баг хэрэггүй болоод тэгээ за тэрийг эхэлж байгаа хүмүүс нь болж игэл худалдаа дахиад тэрэн дээр хэдэн цаас нэмээд шинэ технологи авах л ийм арга замаар ажиллахгүй бол ер нь хурдыг технологийн хурдыг бол гүйцэд хэцүү шүү. Тэгвэл мэдээллийн технологийн салбар маань өөрөө яаж энэ хурдтай тасан зогсож Монголын хувьд болоод байна. Болохгүй байна эсвэл мэдгүй яг одоо болоод байгаа болохгүй байгааг нь бас хэлж зүгээр мэдэхгүй юм. Бид нар ч өөрсдөө нөгөө халахсах дуртай хүмүүс шүү дээ. Нөгөө мэдчлээ гэд өөрийгөө энэ технологи мэдсэн гэж ойлгохоор л дараагийн юм руу явчих гад. Одоо 3 дугаар ангиасаа 5 дугаар анги руу өсөрчдөг л байсан шүү дээ. Зүгээр ингээд сүүрээсээ ийм зүгээр ойлголттой. Одоо технологи хөгжөөд байгаа хөгжлийн хурд нь маш өндөр. Энэ хурдыг ерөн бол гүйцэхэд хэцүү. Яг гүйцэтгэг яг мэрэгчсэн инженерүүд нь мэрэгжлийн хүмүүс нь цаг тухайд нь ойлгож аваад тэрийгэ бусдаа ингээ ширлэл явахгүй бол хэцүү. Одоо миний хувьд жишээлбэл технологийн гараад байгаа нүдийг ойлгоход хэцүү байгаа байхгүй. Чи амьдарч ийн ажиллаж ийн хажуугаар нь шинэ технологийн хурд чинь гүйцэж юм олж унших гэж айгүй хэцүү. Тэгэхээр энгийн хүмүүст бол бүр хэцүү. Улсаараа энэ технологийн хурдыг гүйцэхгүй байгаа. Гэхдээ зүгээр гүйцэхгүй байна гэж зүгээр хамгийн сүүлийн хөлбөрөөр хэрэглэх гээд байх. Бас шаардлага уг нь байхгүй. Энд чинь одоо айгүй тийм нэг талаараа нөгөө суур ойлголтыг нь ингээд үгүйгээ шууд ингээд явчихад байгаа байхгүй. Хитрхи ингээд юм автоматжуулаад илүү нөгөө бүтээмжийг нэмэгдүүлэхэд зориулсан л юм байгаа шүү. Тэгэхээр илүү нөгөө одоо юу гэдэг би нэг жишээ авах туртаа байдаг. Одоо нэг цөөнгийн гурил. Цөөн хийн гэдгийг одоогийн хүүхдүүд болохоор нөгөө хэрцэн гурилаар төсөөлөл хэрцэн гурил барьж авчраад цөөн хийчдэг гэж ойлгоод. Тэгтэл тэр бид нар болохоор энэ хэрцэн гурилыг чинь ингээ гурилаа зуурнаа элдэнэ усаа гой тааруулна, давсаа тааруулна. Өөр яад идэв тий. Ингээ тэрний өмнөх процессыг бид хэд мэдээд байна тий. Гэхдээ сүүлийн үед болохоор нөгөө өмнөх процессны хамаагүй болцсон. Хамаагүй болцсон гэж харж байгаа нь өөрөө
тухайн тэр бүтээгдэхүүн, тухайн тэр ямар нэг технологийн яг юун дээр суурилж бий болсныг нь ойлгохгүй үлдчихэд байгаа. Зүгээр амар тийм энгийн нөгөө нийгмийн юугаар харахад миний зүгээр ганц шүмжлэх дуртай. Бид нар арчлал гэдгийг мэдэхгүй ижиж арчилсан юм лу огцсон үсрээд орцсон. Одоо хүртэл арчлал гэдгийг ойлгохгүй. Байгаатай яг адилхан ойлгож иж тийм ээ. Тэгэхээр хүн соёлд яаж суралцах хэвтэй, нийгэмд яаж ингэж хүмүүжиж урагшлах хэвтэй. Тэр нөгөө алхмуудаа ингээд яг даван туулахгүйгээр ингээ өсч идэхээр өмнөхөө мэдхгүйгээр ингээд нэг асуудалд орчод байгаа л. Тийм л юм харагдаад байгаа. Бусдаар бол одоо хурдаа гүйцэхийн тулд хэрэглэхээс өөр яах вэ? За одоо сүүлийн үед бол энэ үүлэн тооцоолыг алс чинь хиймэл оюун ухаан AI тийм ээ. За энэ бол өстой тэдэн миллисекундэд бараг төчнээ хэмжээний мэдээлэл боловсруулах хүчин чадалтай чип ингээл зохион бүтээлээ гэхэл тэр компани хувьцаа ингээл олон улсын зах зээл дээр ингээл шууд пуужин тал дэше өсч идэг тийм. Энэ хиймэл оюун ухаан энэ бүрийн өрсөлдөөн бүр айгүй айхтар байгаа. Хиймэл оюун ухаан одоо чинь мэдээллийн технологийн салбарт хэр хүчтэй нөлөө оруулж ийн эсвэл бүр том байр суурь эзлээд эхэлж байна. 23 онд би нэг юу яжсан. Хиймэл оюун. Одоо яг хиймэл оюун ухаан гэдэг үгийг хасцсан байгаа. Нэг шинжилгээ ухааны актын хэл шинжилгээ хүрээлэнгээс хиймэл оюун гэж нэршнэ гэдээ тодорхойлцсон. Тэгэхээр хиймэл оюун гэж ярих нь зөв. Тэгэд яг энэ хиймэл оюун гэдэг нэршлээсээ ахуулаад бид нар үндэсний нөгөө хиймэл оюуны стратеги энэ төр гэдэг одоо яам дээр боловсруулагтаад явж байгаа, хэлцүүлэгтээ явж байгаа. Тэгэхээр яг нөгөө энэ хиймэл оюун руу ингээд улсаараа анхаарал хандуулаад эхэлсэн байгаа. Тэгээ яг энэ зөвлөлтөө тэгээ одоо хиймэл оюуныг бид нар яриад хийхээс өөр аргагүй. Гэхдээ яг миний зүгээр өнцгөр нөгөө түрүүнд ярьсан бид нар өмнөх нөгөө суур ойлголтуудаа аваад яг нөгөө эдис дараатаагаар ингэж хэрэглэхгүй болвол бид нар буруу хэрэглээд байгаа. Магадлал маш өндөр. Одоо гадуур байгаа соёл ерөөсөө л дандаа буруу хэрэглэж байгаа. Яг одоо хиймэл оюуны их нээж нь хэрэглээд сурчих хэрэгтэй. Одоо нөгөө энэ чинь салбар хамаарахгүй бүтэмжийг нэмээд байгаа учраас зураг одоо хүн болгон зураг хиймэл оюунаар өөрчлүүлээл ингээл тавьж чинь тий. Тэгэхээр энэ зүгээр зорилго нь яг юу юм? Тэднийгээ бүгд маш сайн бодох хэрэгтэй. Тэгэд эннийхээ дагуу хиймэл оюун гэдгийг ямар үе шаттайгаар хөгжүүлээд байгаа. Яг манай дээр хөгжүүлж байгаа маш олон газар байна. Томоохон байгууллагууд бүгд дотроо хиймэл оюуны багтаа хиймэл оюун хөгжүүлээд эхэлсэн ба. Яг хиймэл оюуны хөгжлийн үе шат ярих юм бол ингээд зөндөө үг хэллэг ашиглаад ярих байх. Зүгээр ерөнхийд нь хэлэхэд эхлээд хэрэглээ сурчих нь зүйтэй. Хэрэглээд сурцсан нөхцөлд бол үндэсний хиймэл оюунаа ярьж болж байгаа. Одоо үндэсний хиймэл оюуны стратеги гаргачаа тэрнийхээ дагуу хөгжүүлээ явж байгаа бизнесийн томоохон байгууллагууд ч гэсэн байж л байгаа л. Тэгэхдээ нөгөө массаараа бидний нөгөө монголчуудын соёл тэрийг л би ерөн хамгийн их ярих хэрэгтэй байна. Бид нар ч нөгөө юмыг буруу хэрэгэлчдэг. Буруу хэрэгэлснийхаа дараа засах гэж бүх асуудал болдог. Тэр энэс л байгаа даа. Тийм. Ер нь массаараа тэгж хэрэгжилж байгаа л да. Сая чи нөгөө манай лайв ч юм уу хэрдэн цэнгэлтгийн захирлаар сууж байгаа инх жаргалантай нэг хэрэлдээ. Тэрний дараа бас тэр хоёрыг ингээд хамтдаа суугаад өмсөлдүүлж байгаа болгоо жишээ нь AI гэж хэлсэн байгаа байхгүй. Тэр нь бусдыг доромжлох ч юм уу тиймэрхүү зүйл төр хэрэгжилж байна. Эсвэл сая нэг аниме зургийн нэг баг аян л өрнөлөө шүү дээ. Тэрэнд бол бүгд л нэг Ghibli илүү тэрээр ингээд өөрсдөө зургийг хувиргаад иймэрхүү зүйл хэрэглээд байна. Гэхдээ яг амьдралд хэрэгтэй эсвэл одоо ер нь бол бусад улс орнуудыг хараад хахад энэ хиймэл оюуны энэ зах зээлийг базах, ноёрхох энэ үйлдэлүүд их хийж штэ. Хятад өөрийн хиймэл оюунаа хөгжүүлэлтэндээ маш их анхаарал хандуулж байна. Америкийн компаниуд байна, Орос гэл ер нь ингэж аюу том өрсөлдөөн явагдаад байгаа байхгүй тий. Энийг бас анзаарч хараад манайч гэсэн өөрийн гэсэн хиймэл оюун. Одоо хэн блэ нэг за нэр нь орж идэг дараа нь санахаар яри. За тэгээ энийг хөгжүүлэлтийг анхаарах хэрэгтэй байх. Үн цэнээ сайн бодох хэрэгтэй байхгүй. Одоо ерөөсө бүхэл юм чин бүтээмжийг л нэмэх гээд байгаа. Тий. 5 өдөр хийдэг ёстой байсан ажлыг л 5 минутанд хийждэг болох юм бол эн чинь өөрөө ер нь бол дэвшил байхгүй. Жишээ нь одоо судалгааны ажил байна, дипломын ажил бичиж байгаа оюутнууд байна те. Хиймэл оюуныг ашиглах нь хэрэгтэй. Хэрэглэх хэрэгтэй. Эн чинь нөгөө өөр судалгааны өчнөө 100 материалыг
уншаад дундаас нь хэрэгтэйг л олж авах гэж уншиж байгаа шүү дээ. Бусдаар бол заавал бүгдийг нь унших шаардлага байна. Тэгтэл хиймэл оюун ашиглаад яг хэрэгтэйг л олоод авчна. Ингэж ашиглах хэрэгтэй байна. Бүтээмж нэмэгдүүлэх. Нэмэгдсэн тэр бүтээмжийн үнц нь юу юм? Ямар нэгэн зорилготой зор байх хэрэгтэй. Зүгээр саяны өөрөө ч хэлж байгаа тэр жишээ бол одоо яах вэ? Тэр хоёр хүнийг ингэж эвлүүлж дүрсжүүлэх нь одоо яг үнц нь яг юу юм? Яг тухайн хүний хандалтын хувьд ч юм уу аккаунт ч юм уу пэйж тийм тэр байдлаар ингээд анхаарлын төвд орох байдлаар хэрэгжилж байгаа. Ерөн зөв одоо 50,000 нүүр судалгааны материалыг тохиомлыг уншаад тэгээд тэрийгээ ингээд бичээд нэг одоо нэг оюутны дипломын ажил ч юм уу реферат ч юм уу хийхэд ямар их цаг зарцуулах вэ? Гэтэл одоо энэ чинь ChatGPT гэдэг ч юм уу энэ зүйл дээр ингээд сайхан дүн шинжилгээ хийлгээл өөрөө ингээд тэр олон материалыг нэг бүрчлэн унших шаардлагагүй баг зүгээр ингээд нэг түүхийн тэр үеийн он сарын бичээл энэ үед юу болсон бэ гэхэл маань нөхөр тэр олон мэдээлэл дундаас боловсролтоо хийгээл гаргаад өгч байгаа шүү дээ тий. Тэр энэ бол ер нь хиймэл оюун гэдэг зүйл бол энэ мэдээллийн боловсруулалтыг бол маш богино хугацаанд хийж байгаа. Тэгээд мэдээллийг өгнө. Гэхдээ одоохонд бол алдаа дутагдал байгаа. Тэр бол тодорхой ялангуяа энэ технологитой холбоотой том улс гүрнүүдийн түүх, мэдээлэл, дата ил болгосон тийм ээ. Дата мэдээллүүд бол чөлөөтэй авчна. Манайх шиг энэ мэдээлэл ер нь манай улс бас мэдээллүүд айгүй асуудалтай юм аа. Одоо жишээ нь түүхийн их сурвалжууд, за захим юм ертөнцид ингэж байршсан хэр байдгийг, тэгээ хоорондоо харьцуулт энэ төр хийх. Би нэг удаа зөвхөн туршиж үзсэн юм. Одоо Монгол улсын ардын услын анхны 7 гэж асууж байгаа байхгүй. Тэгэхээр 7 тэр түүхэн хүний нэрэн дээр жишээ нь алдаж байгаа байхгүй. Нэг нэр бол буруу орж иж байгаа байхгүй. Тэр энэ боловсролтод одоо чинь манай улсын талаас бас мэдээлэлээ энэ сошиал ертөнцид те энэ дата мэдээллийг одоо яаж эмх зэгцтэй бас байлгах юм. Тэр чинь байгаа мэдээлэлээс шүүгээл гаргаж ирж байгаа шүү дээ те. Тэр чинь 7 нэрийг сонгоо гараад ирэхэд нэг нэрэн дээр алдаж байгаа гэдэг чинь манай талын бас мэдээллийн их сурвалжуудын асуудал байна гэсэн үг. Одоо бидний хэрэгжилж байгаа энэ хиймэл оюуны дата бол дандаа нээлттэй дата байхгүй. Гэхдээ нээлттэй дата гэдэг чинь хязгаарлагдвал. Цаана хаалттай маш их дата. Тэр хаалттай датанууд чинь дандаа илүү нэг үнэн зөв байх магадлал маш өндөр. Саяны тэр анхны 7-гийн мэдээллийг ч гэдэг юм уу. Бид нэр одоо яг үнэн зөвөөр нь олон удаа ингэж нээлттэйгээр гаргаж тавихгүй болвол яг байгаа мэдээлэл дээр л тэр нөхөр чинь анализ хийгээд за энэ нь хамгийн үнэн зөв байх магадaltaй гэл өөрөөрөө найруулад өгчөж байгаа юм. Тэгэхээр энэ нөөрөө буруу. Дахиад нөгөө төрөүний цөөн гэдэг ойлголт байна тий. За хэрвээ манай Монголын үндэсний хоол гэж бодъё цөөн тий. Тэгвэл үндэсний хоол цөөн гэдэг юм а бид нар олон улс таниулах гэж байгаа бол бүх тэр нөгөө үйлдвэрлэлийн процесс усаа яаж тааруулдгаас ахуулаад маш нээлттэйгээр тавих хэрэгтэй. Тэгэхгүй одоо ингээд магадгүй хиймэл оюунаас нь ингээд асуувал аль нэцхээс дэлгүүрээс гэрцэн гурлаа хий гэдэг заавар өгч магадгүй байхгүй. Тэгэхээр энэ чинь нээлттэй тэр байгаа мэдээлэлээс яаж үнэн зөв магадлал өндөртэй байх вэ гэдгээр нь шүүж байгаа л бид нар санал болгочихж байгаа. Тэгэхээр энэ мэдээлэл хэр үнэн зөв байхаас их шалтгаална. Саяхан шинжилгээ ухааны активын ерөнхийлөгч Дэмбэрэл гэнтэй манай их сургуулийн багш юм. Уулзаад ярьж байхад энэ шинжилгээ ухааны актив гэж маш олон жилийн түүхтэй. Бүх энэ эрдэмтэн судлаачдын хамгийн үнэн зөв мэдээллүүд тэнд ингээд цаасан хэлбэрээр зарим файлын хэлбэрээр ингээд хадгалагдаж байгаа байхгүй. Тэд нар бүгд хаалттай мэдээлэл байна. Эднэрийг ингээд ялгаад нээлттэй ингэж тавиад ингэсэн нөхцөлд одоо манай үндэсний тэр хиймэл оюун гэдэг юмны хамгийн том тижэл хоолн болох хэвээр. Тэгэхээр яг энэ жишгээр ерөөсөө гадуур байгаа энэ мэдээлэл үнэн зөв гэдэгт итгэхгүй тэр нөгөө мэдээлэл авах гээд байгаа тэр хүний өөрийнх нь ухамсараас шалтгаал. Энэ үнэхэр зөв юм уу буруу юм уу? Одоо манай хүүхдийн шүд унах гээд байна те. Эндээс нь давхар шүд унчлаа яах вэ гэд асууж байна. Нөгөөдг нь айгуу гоё хэлдгээр ингээ хариулж шít ингээл ингэтийг одоо энэ чи аюултай технэр чинь аюултай. За магадгүй тэр шүд унахтай холбоотой нээлттэй ингээ харьцуулах юм судалгаа хийх боломжгүй тийм дата байвал тэр нөхөр айгуу зөв мэдээлэл хөө буруу мэдээлэл хөө гэдэг чинь эргэлзээтэй байхгүй. Тэгээ тэрнээс нь би мэдээлэл авчаад суу татчих болох юм байна гэж татчихдаг. Цаана ингээ хэлгсэн судалснуудаас болоод ингээд өчнөө асуудал үүсэх магадлал өндөрч гэдэг.
тэгэхээр хиймэл оюуныг бас хэрэглэхтэй ч гэсэн бас жоохон бодолтой хэрэглэх хэрэгтэй. Одоо нөгөө манайхны хэрэглэдэг үг байдэн штэ. Жором мэдхгүй юмчээс зовлон үдсэн чавганц дээр гэдэг тийм. Тэрэн шиг одоо энэ хиймэл оюун дэгээ манайхан тэгж хандаад. Ерөөсөө өөрөө л мэдэхгүй бол асуудаг. Тэр нь яг одоо яг энэ нээлттэй байгаа, далд байгаа мэдээлэлтэй, нээлттэй байгаа мэдээлэлд ажиллаж байгаа учраас чи үнэн зөв их сурвалжин баталгаатай баталгаагүй янз бүрийн мэдээлэл дээр боловсруул тэгэл түн шинжилгээгээ гаргаад тавьлаа. Тэнгүү тэрийг ингээ хэрэглэчихэр асуудал бас үүсэх магадлал ер нь байгаа. Энийг аюу сайн бодож одоо ер нь хянах нь шүү дээ. Одоо чинь босод улс орнууд төрийн нууцд байсан мэдээллийг хүртэл ингээ задлаад тавьчих чинь. Манайх ч одоо тэр мэдээлэлээ задлаггүй маа гэхэд энэ тодорхой хэмжээний мэдээллийг одоо саяны цовын байна уу, банш бууцан байна уу энэний мэдээллийг ингээ нээлттэйгээр тавьж болох мэдээллүүдийг тавиад байх хэрэгтэй. Тэгжиж л гадны нэг нөхөр ингээл одоо нэг хиймэл оюун ухаанаар орол за Монгол улс анх хязгаа байгуулагдсан байгаад тэгэхэд л мэдээлэл нээлттэй байвал тэндээс манай улсын талаар мэдээллийг дэлгэрэнгүй ингээс авах энэ зөв бодитоор авах боломж бүрдэх гэдэг шүү дээ тийм. За ер нь хууль эрх зүйн орчны хувьд манай улс хэр таатай байна? Мэдээллийн технологийн салбар хөгжөхөд нээлттэй байхад. За одоогор бол зүгээр маш таатай байгаа. Яагаад тэгэхээр нэг тийм сүртэй хууль эрх зүйн орчин одоохондоо зүгээр бүрдээгүй байна. Бид нар ямтай болоод удаагүй тэрийгэ тойрсон хуулиуд цөөхөн байгаа. Тэгэхээр ерөн бол зүгээр ингээ задгаа байгаа л гэсэн үг. Яг байгаа хуулиуд нь бүрэн хэрэгжиж бас их чадахгүй байгаа. Тэгэхээр одоохондоо бол задгаа бүрэн эрх чөлөөтэй байгаа. Тэрийг бид нар таатай орчин гэж үзэх юм бол таатай л орчин. Зүгээр яг нөгөө төрийн дэмжлэг зохицуулагч байгууллагуудын дэмжлэг гэдэг нэг ойлголт байна. Яг ямар ч салбар хөгжөхөд ийм зохицуулалтын дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Зүгээр энийгээ дагаад адилхан нэг мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль гэж зүгээр гаргасан. Тэгээд тэрний хэрэгжүүлэх одоо журам одоо яг хэлэлцэгдээд өнгөрсөн өчигдөр уржигдрахын хатарт хэлэлцэгдээд явж байна. Тэгэхээр энэ хуулийн үндсэн санаа нь бол ерөөсөө дэмжих гээд байгаа. Татварын хөнгөлтийн нүгийг эдийн засгийн татварын болон татварын бос байдлаар яаж дэмжиж болох вэ гэдэг ингээд хуульчлаад бүр ингээд ийм дэмжлэгүүдийг өгнө гэдэг ингээд гаргацсан байгаа. Тэгээд тэрийгэ давалд олон нөгөө процесс явж таарна. Тэгээд тэр нь явж л байна л та. Тэгтээ жоохон удаан л байна. Ерөн бол. За дээрэс нь яг сая 25 оны 1 сарын 1-ээс мэргэжлийн нэгдсэн холбоотой эрх зүйн байдлын тухай гэж бас хэрэгжиж эхэлсэн. Энэ дээр яг зөвхөн мэдээллийн технологи биш, ерөөсө бүх салбар өөрсдийн гэсэн мэргэжлийн нэгдсэн холбоог байгуулад тэр холбооных нь чиг үүрэг нь болохоор улсын хэрэгжүүлж байгаа ямар нэг мэргэжлийн чиг үүргийг шилжүүлж авч хэрэгжүүлэх. Илүү нөгөө улсаас төрөөс нөгөө саад болохгүй байх ийм ойлголт руу яваад эхэлж байгаа. Тэгэхээр нөгөө тухайн салбараа ингээд хариуцаад явж байгаа тэр этгээдүүд салбараа хөгжүүлэх, илүү хурцтай урагшлуулах боломжийг бас бүрдүүлж байгаа. Ийм байна. Тэгээд яг мэдээллийн технологийн хувьд яг мэдээллийн технологийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах гээд 6 сар ингээд явж байгаа. Тэгээ би өөрөө нэг ажлын хэсэгт нь ороод явж байгаа болохоор боломжийн хурцтай явж байгаа гэж үзээд байгаа. За тэгэхээр Монголын мэдээллийн технологийн чанарын мэргэжлийн холбоо гэж холбоо байгаа тийм. За энэ холбоноос гадна одоо ер нь энэ салбарын холбоо бас байх. Түрүүн бас дурддагдаад өнгөрсөн нэг холбоо байгуулах гээд 6 сар ингээд үйлчлэлтүүдээс уулзалтууд хийгээд яваадна гэж. Ер нь Монгол улсад ингээд аль салбарт байсан ингээд холбоо байгуулахаар маш олон бэрхшээлүүд байгаад байна. Ашиг сонирхлын хийгээд за нэг фракцийн ингээд хоорондоо үзэл суртал зөвхөн жижиг сажиг бодол санаан дээр хүртэл зөрчилдөө нэг үзэн ядах. Тэгэл энэ эрх мэдэл, тэрний эрх мэдэл, энэний арын хүн, тэрний арын хүн гэдэг ийм асуудлууд бэрхшээл маш их байна. Ялангуяа одоо олон нийтийн сайн мэддэг гэвэл илүү спортын одоо холбоодууд байж болно тийм саксны хөлбөмбөгийн. Тэгвэл танай салбарын холбоо одоо холбоогоо байгуулад яг Монголын мэдээллийн технологийн хөгжлийг сайхан хурцгаад хамтдаа хөгжих энэ чигүүр нэг толгой бүх юм нэг гой нэг эвлэлдээд гар барьчвал ер нь ажил цааш явхад их амархан сайхан ялбархан болчтой шүү дээ. Танах салбар нь ямар хөө байна? За холбоо гэж яг энийг зүгээр тайлбар хэлэхэд за чанарын холбоо гэдээ байна.
МОСО гэдээ байна. За МОСО гэдэг нь нөгөө мэдээллийн технологи үйлдвэрлэгчтэй холбоо гэж. Одоо зөвхөн түрүүн миний хэлсэн тэр мэрэгжлийн нэгдсэн холбоо гэдэг маань бол энэ холбоотуудын нэгдэл байх юм. Одоо яг нөгөө статусаар бол энэ чанарын холбоо гэдэг чинь төрийн бус байгууллага. За одоо энэ байгуулагдах гэдэг бол төрийн бус байгууллагуудын нэгдэл гэж ойлгож байна. Мэргэжлийн нэгдсэн холбоо. Одоо нөгөө ХХК, ТББ гэсэн өргөтгөлтэй байдаг бол одоо энэ бол МНХ гэдэг өргөтгөлтэй. Төрийн бус байгууллагаас өөр гэсэн үг. Илүү нөгөө тухайн салбарынхаа хөгжилд анхаарал хандуулдаг юм байна. Төрийн бус байгууллагууд буюу одоо чанарын холбоо жишээлбэл гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллага гэдэг статустай. Ийм ялгаатай. Зүгээр яг нэвлэлтэн нийлээд энэ төр гэдэг ойлголт бол байгаа. Яг 24 онд болвол бас л энэ манай салбарынхан чинь одоо бие мэргэжлийн нэгдсэн холбоо болно чи болохгүй гэдэг маргаанууд зөндөө явсан. Тэгээ тийм учраас 6 сар болчиход байгаа юм. Уг нь бол энэ чинь салбарын эрх ашиг гэдэг үднээс бүгд тэрэл нийлэл нэглэл юм нэтлээ зорж явах хэрэгтэй. Бас л үзээтэй салбар байгаа л да. Энэ чинь миний юу н харж байгаагаар маш том бизнес гэж харж байгаа. Одоо юу манайх бол нүүрсээ голдуу экспортлдог. За тэгээд дээрээс нэг алт зис те молибдийн нэг иймэрхүү зүйлсээ борлуулдаг. Голдуу түүхий дээр ер нь тэгээ боловсруулаад эсрэгээр тэрийг илүү өндөр үнээр хөдөлж авдаг те. Тэгвэл мэдээллийн технологийн салбарт бид нэр Монгол улс энэ чинь амар том бизнес учраас бидний тэр ашиг орлогоос албагдаж авч бүтээгдэхүүн үйлчлэгээ цааш нь худалдмаар байна шүү дээ те. Тэгвэл манай Монгол улсын энэ салбар аль яг салбар чиглэл рүү илүү хандаж илүү бид нэр хийх боломж нөөцсөн байна. Аль чиглэл рүү илүү хөгжил гарцсан бид нартай илүү том хаалга хонгоож болох уу? За яг нөгөө салбарын хөгжил яаж явах ёстой юм гэдэг юм харагдаад байгаа юм. Зүгээр өмнө нь яг энэ сайттайгаач уулзч үзчихлээ. Хинтээ одоо инновацийн байнгын орооны зол жаргал дарагтайч уулзчихлаа. Бусуудын манай салбарын яг бодлого тодорхойлж байгаа энэ удирдлагуудтай уулзж байгаа. Тэгээд тэднэрээс зүгээр асууж байгаа. Манай салбарыг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл юу юм бэ гэдэг. Яг үнэндээ хэлэхэд тэрийг тодорхойлсон байхгүй. Тэгээд яг нөгөө хөгжил ярихаар илүү нөгөө эдийн засгийн үр өгөөж мөгөөж яриа л те. Илүү нөгөө зах зээл яриа л. Одоо түрүүнд дурдсан тэр мэргэжлийн нэгдсэн холбоо хүртэл энэ нөгөө зах зээлийн юутай холбочод байгаа байхгүй жишээ нь. Зах зээлийн 50-аас дээшгүй хувийн борлуулалт зах зээлийн 50-аас дээшгүй хувийг эзэлдэг байж иж энэ холбоо энэ үүснэ гэдэг. Ингээ нөгөө зах зээл рүү ингээ холбоцохоор чинь цаана нөгөө эрх ашиг яригдахаас өөр аргагүй болчихно. Тэгээд би нөгөө энэ мэргэжлийн нэгдсэн холбооны уг нь бол зорилго нь бол салбарын эрх ашигыг хамгаална гэж. Тэгсэн мөртлөө салбарын эрх ашигыг хамгаалах гэдэг мөртлөө тэнцээ нөгөө хувь бизнесийн эрх ашиг ярихаас өөр аргагүй заалт оруулчихж байгаа байхгүй чинь. Зах зээлийн 50-аас дээш хөө гэдэг. Тэгэн гол энэ чинь өөрөө ингээд тэрсэлт хийдэг гэж. Тэгэн гол түрүүн нөгөө дөрөнд ярьсан нөгөө холбоо яхаар спорт ингээд илүү болохгүй байна. Цаана бүгдөө эрх ашиг гэдэг нөгөө нэг бол эрх ашиг л яригдчих. Тэгээ энэ мэргэжлийн нэгдсэн холбоог байгуулахад бас л эрх ашиг яригдчих. Санийн заалтаас болоод. Тэгэл нөгөө би ч орон чи ч орон бид нар ч орон тэд нар ч орохгүй тэр хийм энэ хийм гэдэг асуудал яригдаад эхэлж байгаа. Тэгээ яг одоо бидний манай салбарын хувьд бол яг тийж маргаан явж исэн нь явж исэн. Гэхдээ одоо бүгд нэг талтаа гараад за ямар ч гэсэн нэгдсэн холбоо хуулиа хэрэгжүүлээгээд нэг талтаагаар ажлын хэсэг гаргаад явж байна. Зүгээр түрүүн нөгөө яавал яах юм гэдэг. Одоо монголчин өөр хэрэглэгч орон болчиход. Гар утас, зурагт, хөрөөгч, үрийн үеийн компьютер те. Тэрөөсөө 100 технологи бүгд импортоор орж ирж байгаа буюу эднийг үйлдвэрлэж байгаа хүмүүсийг бид нар хөгжүүлээд байгаа. За бид нар юугаараа хөгжих ёстой юм? Түрүүн дээр зах зээлийн хувь ярихаар ерөөсөө 100% тэр импортын бараа оруулж ирж байгаа буюу энэ IT-ийн салбарт бүтээгдэхүүн оруулж ирж байгаа нөхдүүдийн давмгай их байгаа. Зүгээр Монгол мэдээллийн технологийн салбар яаж хөгжүүлэх юм гэхээр миний хувьд бол зүгээр яг хүнийхээ потенциал дээр л ажиллахаас өөр арга байхгүй. Монгол залуучууд Америкт очиод өндрөөр үнэлэгдэж байна. Японд өндрөөр үнэлэгдэж байна. Ийш зүүн Аз руу өндрөөр үнэлэгдэж байна. Дэлхийд ингээд өндрөөр үнэлэгдээд байгаа байхгүй. Энэ үнэлэгдээд байгаа юм чи ерөөсөө энэ толгооноос гарч байгаа л үйлдэл. Буюу минийхээр бол энэ бараан хангамж. Бид нар бараан хангамжаа тэргүүлэх чиглэл бариад
Гэхдээ харамсалтай нь одоо дэлхийд ингээд Монголыг хөгжүүлэх хэмжээний програм одоохондоо байхгүй. Тэгээ энэ бас олон шалтгаантай бид нар нэгдэж чаддаггүй. Одоо юу гэдэг зөвхөн ERP систем одоо бүх салбарын хэрэгтэй зүйл. Зөвхөн энэ ERP ярьдаг л ингээл 20 30 40 юм байна. Тэгээ ингээд ирэхэр чинь нөгөө дэлхийд зориулах тийм ERP биднээс гарахгүй байхгүй. Жишээ нь код бичиж байгаа залуучууд байна. Тэгээ яг энэ боловсролын систем нь өөрөө ч гэсэн илүү нөгөө код бичих рүү бас анхаарат байгаа нь бас уг нь зүгээр. Ийм ээ. Тэгээ ерөн зүгээр минийхээр бол тэргүүлэх чиглэлээ маш тодорхой гаргах хэрэгтэй. Тэр тэргүүлэх чиглэл дээр энэ програм хангамж үйлдвэрлэл гэдэг ойлголт байх ёстой. Яг нь энийгээ чиглэлд яг бид нар тусдаа програм хангамжийн мэдээллийн технологи үйлдвэрлэлийг дэмжих тухай хуультай болчихсон. Тэгээ яг энэнд илүү нөгөө дэмжлэг авах нь програм хангамж дээр суурилсан компаниуд илүү дэмжлэг авах боломжтой харагдаад байна. Агуулгаар бол мэдээллийн технологи дүүргэн бит байгаа л та. За одоо жишээ нь би иргэн Пүрэв хуулийн этгээд яг одоо энэ програм хангамжийн чиглэлийн компани байгууллаа гэж бодъё те. Нэг хэдэн сайн IT инженертэй, нэг 2 3 сайн софтвер инженертэй те. Ингээл ер нь програм хангамжийн чиглэлээр би ингээд одоо олон улсад ингээ үйлчлэгээ үзүүлнэ. Тэгэхэд одоо Монголд одоо энэ сайн нэг цөөхөн хэдэн хууль байгаа гэж штэ. Энэ дээр мөрдөгж байгаа зүйл заалтууд дээр одоо чи над ямар нэгэн тийм дарамт ирэх үү? Яг одоохондоо тийм дарамт бол байхгүй. Яг бидний нөгөө энэ зохицуулалтын бичиг баримтууд бүрэн гараагүй байхгүй. Тэгэхээр энийг ашиглах хэрэгтэй гэсэн үг. Дарамт бол гайгүй. Зүгээр яг нөгөө монгол хүний мэдээлэл Монгол улс дотор байх ёстой гэдэг нэг тийм юмнууд бол байгаа. Тэр яг нөгөө онцгой дэвтцтэй холбоотой бас нөгөө мэдээллийн ил дод байдлын тухай хууль эдгээр ингээ хөөгөөд явах юм бол нөгөө энэ мэдээлэл хадгалж байгаа, эзэмшиж байгаа, ашиглаж байгаа газрууд энэ монгол хүний мэдээллийг улсаас гарахгүй энэ гэсэн тиймэрхүү зарим нэгэн зохицуултууд бол байгаа. Энэ л нөлөөлөхгүй бол тэгтээ ийм зохицуулт байхгүй бол бас болохгүй л таа. Нөгөө бид нар чи өөрсдөө нөгөө хамаа намаагүй замбраагүй ашиглаждаг болохоор мэдээлэл алдагдаад байгаа байхгүй. Одоо манайх өөрийнхөө дата мэдээллийн шанаган дүүргээл ингээд цацдаг нарт хүмүүс байхгүй юу? Хаа сайгүй ингээд мэдээлэл цацаар тэрийг дараа нөгөө Монгол улсад яагаад энэ залин лоогрын хэрэг асар их байгаа юм бэ гэхээр бид нар өөрсдөө мэдээллийн аюулгүй байдал гэдэг ойлголт байхгүй. Тэрийг хаа хамаагүй цацж явдаг учраас л өөрсдөө хохирж болж байгаа гэдэг бол сануулж хэлнээс зүйтэй баха гэж бодож байна. За. Нэг бүтээгдэхүүн гарсан сураг дуулцсан. Тэ энэ хэрэгцээнээс үүдэлтэй бүтээгдэхүүн гэж би бол ойлгосон. Ер нь бол хар дэвтэр гэдэг нэртэй нэ. Нэг цухасан дурдаад өнгөржсэн. Энэ яг ямар бүтээгдэхүүн байгаад байна? Яг ер нь монголчуудын амьдралд их л наалдах хойцол бүтээгдэхүүн байгаад байгаа шиг санагдсан да. Яг вэ би бол одоохондоо нэг тийм бүтээгдэхүүн гэж нэг хэрлээгүй байна. Зүгээр аль нэг эзэмшигч бол байхгүй зүгээр. Би ч одоо нөгөө холбооны ажил хариуцж байгаа. Тэгээ холбооны ажилтаа үед нөгөө үндсэн компанийн ажлаас бас салтсан байгаа. Тэгээ одоо наад энэ хард дэвтэр гэдэг юм чинь бол манай компани ч асуудал биш зүгээр хувь эрдэнэ болтын юм байгаад байгаа. Нөгөө хатам дээрээч тэр ээж дээрээч тэр ингээд очихоор хоёулаа нөгөө тусдаа нэг юм хүнсний мохлогоцтой. Тэгээ тэр хүнсний мохлогод тэр ингээл нөгөө орон нутгч төрцөө зөв бүгд нэг нэгээ таньдаг тэгэл ингээл бид нар ч одоо ч гэсэн манай 3 давхарт цааны газар нь бидний очиод бичүүлэл авчдаг. Тэгэл тэр бичүүлснийг нөхдүүд натруу мессежээр төлбөртэй явуулдаг. Би тэгэл нэг цаг харахаар нэг зав харахаараа шилжүүлждэг юм байгаад. Тэг ингээд нэг асуудал айгүй их байдаг. Тэр тусмын нөгөө орон нутгийнханд тэд нар ч нэг хэдийгээр таньдаг ч гэсэн хин хэдэн төгрөгийн юу авчлаа гэж суучдаг юм байл. Одоо би ингээд аав ээж тэр ингээд хаяатаа нэг очихгонгуулт орой ингээд дэлгүүрээ хаачаал тооцоогоо суучдаг байхгүй. Өнөөдөр хин юу авчив? Орлого хэд орчих, пост дээр хэдэн төгрөг уншуулчих гэл ингээд тооцоо хийгээл ингээд бүртгэх гээд суучдаг. Тэгсэн мөртлөө нэг жижигхэн нэг юм одоо нэг утас шиг юм жижигхэн харддаг. Ёстой л хард дэвтэр зэн байдаг. Өөрт багтчихаар тий. Манай хадан болохоор бүр ийм том дэвтэртэй. Тэгээ тэрэн дээрээ ингээ бас ингээ тэмдэглээл явдаг. Тэгээ тэр чинь өөрөө нөгөө энэ дэвтэр нь хуучраа алга болчихжээ. Зарим хууц нь ингээ урагдчихжээ. Санаанд нэг ус асгаа ингээ бас байхгүй болчих. Тэгээ нөгөө айгүй бэхэн байхгүй бол харагдхаа болж чинь тий. Тэгээ яг хуу энэ асуудлыг шийдчихгүй зүгээр өөрөө нэг юм одоо л нэг тийм нэвтрэх үйлдэлтэй болцсон л доо бүртгүүлэхэд нар үйлдэлтэй болцсон. Ийм үйлдэл байхгүй зүгээр шууд утсанд цуулгасаа наатахаа ингээ ашиглгээд. Тэгээ би нөгөө компанийнхаа сервер дээр мэдээллийн хадгалаа ингээл хэрэглүүлэх хэсэг явуулсан. Тэгсэн яг нь
хэрэгтэй юм байна л л дээ хэрэгцээтэй. Тэгээд энэ судалгаа хийлээ. Өөрөө ч гэсэн хэсэг судалгаа хийд статистикийн мэдээллүүд авч чадраа. Монгол Улаанбаатарт л ихэд 16,700 орчим яг энэ 6 нэр 8 нэр те цайны газар юу гэдэг. Энэ хар дэвтэр хэрэгжилж явах магадлал өндөртөө ийм цэгүүд байгаа байхгүй. За Монгол улс даяар ингээд 60 орчим ягч байт юм уу тийм маш их юм. Тэгээ энэ бүх хүмүүс яг ийм асуудалтай байгаа гэж бодоод. Тэгээ хөгжүүлэлтийн нэгээр шийдсэн. Тэгээд за ер нь нэг юм бүртгүүлэх хэсэгтэй болчих. Тэгээ ингээд тавиад үзье гэд тавьсан. Тэгсэн чи харин эрэлт бол ихтэй байсан юм байна лээ. Одоо 14 хоногийн дотор өчигдөр би нэг харсан чинь бааз дээрээ шүүгээд үзсэн чинь 334 газар бүртгүүлсэн байл. За яг эндээс яг зүгээр бүртгүүлсэн байдал оруулж байгаа датаг нь харахаар нэг 30-40 орчим хувь нь зүгээр ингээд туршиж үзэж байгаа юм байна. За зур 50% бол баталгаатай шууд хэрэглээд эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэндээс нь би нэг өөр авлага яаж ийнэ гэсэн чинь 150 сая төгрөгийн бэлэн мөнгөний зээл хүмүүс өгсөн байна. Авлага бүртгэгдсэн байна. 200 сая орчим төгрөгийн бараа бүтээгдэхүүний авлага үүссэн байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр ингээс харахаар нөгөө бид нар нөгөө нодлон финтекийн холбооноос ингээ саммит зохион байгуулдаг. Тэр финтекийн холбоон дээр 24 оны финтекийн саммит дээр ингээ оролцоод явж байхад тэнд нэг мессеж орж ирж байгаа. Манай финтекийн хөгжил хаана хүрээ зогсох вэ гэдэг сэдв. Тэрний хамгийн зүгээр урдаа барьж байгаа жишээ нь buy now буюу одоо аваа дараат бол одоо ерөөсө бүх бизнес бүх тийм юм одоо аваа дараат бол хуваагаад түл өдр гэдэг болчихсон тийм. Энэ дээр ирээ тулчлаа гэдэг бид нар яриад байгаа байхгүй. Тэгээ би бас гайхшлээсэн чинь зөвхөн жижиг дундуудын хэмжээнд тэгвэл бүр жижиг гэж санчин байгаад байна шүү дээ. Талхаа эсийн тосоо ингээд хувааж авдаг хүмүүс биш шүү дээ. Эднэр дээр яг анхаарал хандуулахгүй байгаа гэж бодож байна. Тэгээ ерөн сайн нөгөө тэгээд бодоодсэн чинь ерөн тэр төлөв чиглэсэн юм байна л та. Тэгээ хэрэглээ өндөр байна. Тэгээ 14 хоногийн дотор 100 саяар ингээ өөр авлага үүссэн байгаа байхгүй. Тэр чинь зүгээр яг нөгөө за зүгээр хүнсний дэлгүүр байлаа гэж бодоход нэг 150 хүнсний дэлгүүр дээр л 150 сая авлага бүртгэгдчихэд байгаа. Тэгэхээр ингээ тойроод байгаа манай амьдрал юусэн юм л. Тэгэхээр яг өөрөө чи хэлээд байгаагаар яг нөгөө хэрэгцээтэй бүтээгдэхүүн болцсон байх магадлал өндөр л байна л та. Одоо нөгөө манай Баясаа зоргоёр чинь өөрийн дэвтэргээ контент хийдэж штэ. Тэр чинь ингээд тойроод хахад юусэн зах юм бүхэл дэлгүүрүүд яг л байгаа байхгүй. Бүгд л нэг юм хар дэвтэртэй. Тэгэл тэрийгэ бүртгэж байгаа. Тэр энэ бол би яг тэгж бодоод байна. Тэгээ энэ дээр давхар би нэг зүгээр олзуурах хөштэй юм юу гэхээр бас нэг юм статистик мэдээллийн дата үс юм гэж харсан байхгүй. Одоо яг энэ үсэж байгаа мөнгөнд өөр авалгын энэ дүн ингээ харангуут одоо яг ямар цаг үед те одоо сарын ч юм уу те аль үеэс аль үе хүртэл дандаа ингэж зээлээр авч байна. Хизэн тэр хүний гар дээр бэлэн мөнгөтэй болоод эргэн төлөлт хийж байна. Энэ нь одоо жишээ нь халамжаас орж ирээд хүүхдийн мөнгө юм уу айгүй тийм үр дүнтэй дата мэдээлэл гарч бас боломж энэ дээр байгаа байхгүй. Яг цалингаасаа л энийгээ төлөөд нүү. Тэгээ янз янз одоо манайхан чинь нийгмийг аюу шөмжилдэг штэ. Яг халамжаар амьдраад байна. Энэ яг хүүхдийн 4 хүүхдийн мөнгөөр амьдраад байна. Яг ясан дээр Монголын нийгэмдэр 4 хүүхдийн дээр 100 мянга 400 мянга төгрөг амьдрах боломж нөхцөл байхгүй. Уучлаарай. Гэхдээ яг нэг иймэрхүү юмнууд халамж нийлүүлээд нэг сардаа сая төгрөг босгоод амьдарч байгаа гэр бүлүүд бас байдаг юм шиг байна лээ. Байна. Тий. Хүнсний толгойн хүртэл байдаг юм ба штэ. Тэгээ хүнсний толгойн ч гэж ойлголт байна. Одоо яг нөгөө тэр хүүхдийн мөнгө ордог үеэр буюу сардаа нэг удаадаа нөгөө дэвтрээ ингээд дардаг гэж байгаа шүү. Авлага ингээд төлөгдөл. Яг л нэг дэлгүүртний 200 мянган өртөө бол тий 4 хүүхдээ тэрийг өгчөөл дараагийн сарын дараагийн хүүхдийн мөнгө буудлаа дахиад бичүүлж эхэлдэг. Ингээ явцдаг юм байл. Тэгэхээр энэ дэр бүр нарийн бодит мэдээлэл гарч ирэх боломж хүртэл энэ хард дэвтэр байгаа байхгүй. Гарч ийн. Тэгээ зүгээр өнгөцсөн сая миний хэлдгээр 150 дэлгүүрдэл 200 сая. За нөгөө бэлэн мөнгөтэйг нийлээ 350 сая төгрөгийн авлага үүссэн байна гэдэг чинь бас нэг статистик тоолцоод байгаа байхгүй. Эндээс айгүй олон юм харах юм билээ. Тэгээ би энийг цааш нь хөгжүүлэе гэж ерөн зүгээр бодоод байна. Гэхдээ одоохондоо яг зүгээр нөгөө би компани дээрээ биш хувь эрдэнэ ол дээр явж байгаа учраас цаг зарцуулж чадахгүй байгаа. Тэгээд за яг нөгөө бизнес болгоо баг бүрэлдэхүүнтэй болгоод ингээ явах юм бол би нөгөө өөр миний үндсэн тавьдаг ажил юм чинь шаардлага тавиал эхэлнэ, стандарт мөржүүлэл эхэлнэ л дээ.
Одоо манай Монголын одоо энэ яамдууд бас л өөрсдийн гэсэн том датанууд байгаа. Одоо эрүүл мэндийн яам ч юм, боловсролын яам ч юм. За хэдэн оноос хойш үлээ одоо энэ Монголиа дээр оронгууд төгссөн хүүхдүүдийн нөгөө нэг голч мөн тэгээд ихтэй сургуулийн төгссөн, тийм үнэлгээтэй, тийм ирэлтээр төгссөн бүх мэдээлүүд байгаа даа шүү дээ. Одоо шинэ бидний үеийнхэн байхгүй байгаа. 2010 хэдэн оноос илээ. Тэр оны тийм юу байгаа 18 ч лөө. Тэрнээс урагших мэдээлүүд нь байхгүй. Тэрнээс хойно төгссөн болоод төрсэн хүүхдүүдийн бүх мэдээлэл ингээд цахимд байгаад байгаа. Тэр мэдээлэл гэдэг бол ийм чухал юм аа. Нууцлах мэдээллийг бол нууцлана. Нийтэд ил тод байлгах мэдээллийг бол ил тод байлгана. Энэ бүхний балансыг тааруулаад тэгээд мэдээллийн технологийн салбарт бас манай Монгол ч гэсэн одоо тэр дэлхийн олон улсын зах зээлд байгаа тэр том тогооноос тэр чинь алтаар дүүрэн, валютаар дүүрэн тогоо шүү дээ. Тэр бүтээгдэхүүн үйлчлэгээ ингээд хөгжүүлээл борлуулалтанд эргэлтэнд л оруулмаар байна л да, тийм ээ. Одоо үүний төлөө л ер нь Монголын энэ салбарын компаниуд зорж ажиллаж байгаа байлгүй дээ. Тэгж байгаа. Ер нь бүгд л гадагшаа гарна л гэсэн зорилготой компаниуд байгаа шүү дээ. Яг л зах зээл тэнд байгаад байгаа чинь. Монгол өөрөө зах зээл угаасаа жижиг. Гэхдээ яг нөгөө нэг алдаад байгаа юм. Олон улсад бүгд ийм чанарын шаардлагатай стандартын мөдлөгтэй байдаг байхгүй. Одоо манай тэр жишээлбэл хэд хэдэн гадагшаагаар эрүүл мэндийн бүтээгдэхүүнтэй нөхдөд байна. ERP-тэй бүтээгдэхүүнтэй нөхдөд байна. Өөрсдөө хөгжүүлсэн заяа. Тэгээ ийшээгээ Сингапур руу гарах гэсэн чи өөдөөс асуулт тавьчлаа. Чанарын шаардлага яаж хангасан юм бэ гэх асуултанд унчлаа. Хөндлөнгийн үн хийлгэсэн үг л ороод ирнэ. Тэгээ зүгээр нэг манай дээр эрэхтэй бол дөрвөл төвчид төвчөөч л гэж ярьж байгаа. Тэр бүтээгдэхүүний чанар шаардлага нэг нэрийн яриул онцсон шүү. Тэгээд нөгөө ийм хандлагатай газрууд ч байна. Яг үнэхээр нөгөө энэ олон улсад гараа л гэж бодож байгаа бол энэ чанарын стандарт шаардлага эхнээсээ мөрдөөс урчвал зүгээр байхгүй. Тэгээ энэ нь өөрөө бас нөгөө Монгол дотроо ч сайгүй нөлөөтэй байна. Топ 10 компанийн нэг жишээ нь тэрийг яаж шалгаж авах хаа мэдэхгүй байгаа жишээ. Нэг бүтээгдэхүүн авчдаг гэрээгээ хүртэл яаж хийхээ мэддэггүй энэ тохиолдлууд Монголд байгаа байхгүй. Тэгэхээр Монголд одоохондоо яг нэг яавал үнцэнтэй болох юм а гэдгийг одоо ойлгохгүй байна ч гэж одоо баймааргүй. Тэгтэл болохгүй байна. Ингээл чанартай асуудал үүсгдэггүй, хэвийн найдвартай, тогтвортой ажилтдаг ийм юм хийхин тулд заавал ямар нэгэн шаардлага стандарт мөрдөл байх хэрэгтэй. Тэгжээж эн чинь юм нь. Одоо нөгөө юуны төлөө нь олон улсын ISO стандартуудыг хаасаагүй яриад. Энэ стандарт гэдэг нь ч өөрөө бүгд ингээ шаардлага л байж байгаа. Бичиг цаасны шаардлага, дотоод процессын шаардлага, хандлагын шаардлага бол бичигдсэн байдаг. Тэгэл эднэрийг бид нар мөрдөхгүй л байна л да тийм. Одоо жишээ нь мэдээллийн технологийн салбарын одоо мэрэгчлэлтний хувьд хүний хувьд тийм ээ. Монгол улс ингээд захим руу аажмаар шилжээл байгаа. Одоо хизээ бид нэр энэ бичиг цаас маас энэ материал энэ иргэний өнөмлөх, жолооны өнөмлөхтэй ингээд энэ юмнаас бүр ангижрах боломж ер нь байна уу? Эсвэл байхгүй байхаар энэ төр зэсэг ажиллаад нөө. Ер нь бол боломж бол байгаа шүү дээ. Одоо бүрэн боломжтой болцсон байхгүй. Нөгөө эргэцэн орчныг бүрдүүлсэн шүү дээ. Нөгөө одоо ч гэсэн ярьсаа л нөгөө уучрал сайд ч ярьж байна. Одоо манай Баатархуу сайд ч ярьж байна. Төрөөс бол ингээ бүх мэдээллүүдэд цахим болгоё. Шаардлагатай нөгөө ингээ дарамт болдог журмуудаа хүртэл ингээ халаад эхэлсэн ингээ. Ер нь боломжтой болцсон байхгүй. Гол нь хэрэгжихгүй байна. Хэрэгжихгүй байгаа нь нөгөө тухайн тэр байгууллагаас шалтгаалж байгаа. За зүгээр жишээ нэгдүгээр цод регистрийн дугаар гэдэг юм байна. Регистрийн дугаарыг бид нэр ямар нэг газар ашиглахгүй байх боломжтой байхгүй. Регистрийн дугаарыг гэдэг нууц мэдээлэлгээд ангилсан. Тэгтэл нөгөө регистрийн дугаар ч өөр хэрэглээнд байгаад байгаа. Ямар нэгэн аппликейшн бүртгүүлээд заавал регистрийн дугаарыг асуугаад байгаа нь өөр асуудал байхгүй. Тэгээ ингээд байгаа нь өөрөө хэрэгжилтэн дээр аль хэдийнэ ингээд нөгөө тогтцсон. Иннээсээ нөгөө салж чадахгүй байгаа асуудал байна. Одоо жишээ нь тэр нийгмийн даатгал дээр би одоо тэгэл бас нөгөө татвар асуудлаараа л татвар дээр ч очиж байгаа нийгмийн даатгал дээр л очиж байгаа шүү дээ. Ингээл ингээл очиод ингээл уулзаал явхад ч ингээл битүү цаас. Тэр ингээд нэг хэдэн метр квадрат өрөөнд ингээд битүү ингээл компани цааснуудаа ингээл өрөөд тавьчихсан. Тэгээ уг нь тэр бүх бүтээгдэхүүнээс чинь ингээд дижитал хэлбэр рүү ороод ингээд явах боломж нь бүрэн бүрдсэн байхгүй. Тэгээ тэрийг л хийхгүй л байна. Тэгээ хийхгүй байгаа нь зөвхөн миний харж байгаа одоо байгаа тогтцсон байгаа тэр нөгөө процесс нь өөрөө л болохгүй байгаа тийм. За жишээ нь одоо юу гэдэг замын цагтаа зогсоолоо тийм. Регистрийн дугаар хэлээ. Зайлбал одоо тэгтэр гар утсаа гаргаад регистрийн дугаараа хийдэг болсон юм байл шүү дээ. Тэгээд бас уг нь болоод байна. Зарим газар яг уу банкуд дээр зарим банкуд дээр энэ төр очихоор
иргэний ерөнхийний лавлагаа үзүүлж болохгүй тохиолдолд заавал иргэний ерөнхий хуваарь байдрыг шаарддаг бас юм байна. Тэр нь яг нөгөө уг нь бол болох гээд байгаа. Улсаас хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр тэр байгууллага иргэний үнэлгээг их хуваар нь авчирна гэдэг зүгээр журамлсан журамтай тий. Тэрийгэ зөрчиж болохгүй байгаа байна. Тэгээ тэр журмаа шинжилж их асуудал. Журмаа шинжилэхэд бас нэг дот процессын асуудал байдаг л баг. Тэгээд нэг иймэрхүү юм байна л да. Одоо тэгээд тэртээ тэргүй ингээл ийм Монголиа дээр чи иргэний үнэлэх, жолооны үнэлэх бүхэл хэрэгтэй мэдээлүүд ингээд дижитал болцсон. Тэгээд одоо жишээ нь компани бичиг баримт гэсэн очоод тийч бөөн төв учруулж иргэд болоод нэг бичиг цаас ингэж авах шаардлага алга. Уг нь тэрийг бас дижитал байдлаар одоо NFT шиг дахин давтчихгүй байдлаар хийдэг ч юм уу те. Нэг иймэрхүү технологиудыг л нэвтрүүлээд амьдралдаа хэрэглээд хэвшүүлчихвэл уг нь асуудлаас шийдэгдэх гэдэг нь зөндөө байна. За. Ерөнхийдөө ингээд өнөөдөр уг нь ингээд наривчлаад бүр яг нэг сэдвийг бариад ярилцвал бүр илүү сонирхолтой ярина бас гарах л баг. Ялангуяа яг олон нийт ингээд нэрээ тийштэй гэсэн нэг яг бүр ингээд амьдралд ингээд нэг өдөр тутам нэг төв бэрхшээл болдог асуудлыг нэг тийм шийдэх тийм ээ. Ийм асуудлуудыг ярилцвал нэлийн детальчж ярилцуулж болохоор байлаа. Гэхдээ яг анх удаа уулзаад анх удаа ярилцж байгаа учраас нэлийн дэлгэрэнгүй сайхан ярилцлаа. Дараа нь яг бас боломж олдвол 2-3 сэдвийг бариад яг тэр сэдвүүдээр нэлийн наривчлан детальчлаад бас ярилцвал бас үзэгчдэд болоо сонсогчдод танин мэдгүй мэдээлэл тийм мэдээлэл олгоно гэж одоо хамгийн том зүйл болчихно шүү дээ. Нийтээрээ мэдэхгүй байгаа тэр мэдээллийг өгүүлэх зүгээр. Тийм байна. Яг өнөөдөр бол би нөгөө жоохон ерөнхий маягаар мэдээлэл мэдээлэл өгч чадсан уу юу бас мэдэхгүй байна тийм. Яг мэдгүй хүмүүстэй мэдээлэл очсон л болчихж байгаа юм л да тийм. За тэгээд өнөөдөр би Smart Quality компани дээр ирж Монголын мэдээллийн технологийн чанарын мэргэжлийн холбоо төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Эрдэнэ болттой бас ярилцлаа. Тодорхой хэмжээнд өөрийнхөө сонирхсон болоод бас олон нийтийн дунд төөрөгдөл байдаг, эсвэл мэдэхгүй байдаг энэ мэдээллүүдийг авахыг хичээлээ. Дараагаас уулзаад илүү сонирхолтой сэдвээр бас ярилцах боломж бас гарах байхаа гэж найдаж байна. За ингээд үлийн авч ярилцсанд баярлалаа. За баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. За, Eco-Room подкастын хамтран ажиллагч, задлаад найруулад Шууду, Мелодиа, Монголиа, мөн бизнес бол хамтрах урлаг Remax Art, Япон чанарыг Монголд, Камеда, Монголиа байлаа. Анхаарал тавьж үзсэнд баярлалаа. Баяр та.